За одоо 100 хөдөө явдаг цаг болсон. Манай найзууд харин хаашаа явах вэ гэд асуугаад исэн байхгүй юу? Тэгсэн чинь ер нь хүмүүний сонирхол өөр юм чинь бүгдээрээ яаж аялдаг талаараа бас хуваалцчихвал хүмүүс гоё юм болоо гэж бодоод. За манай гэр бүл яаж Тийм аялдیں۔ ихэвчлэн за. Тэгээд хоёлаа нэг 4 нуур ярих билүү? За. Тийм. Эхнийх нь болохоор завхан нэдэг хар нуур. Гөө шууд тэггүй. За. Чи 4 нуураа чи ярина. Чи яагаад тэгээ бүгдээрнгээр нь яваад усанд нь ороод ингэ явчихсан шүү дээ. Чи чинь тэгж ярихад усан спортыг юу лээ? Усан спортоор хичээлжсэн. Тэгэхээр чи бүх нуурыг үзсэн юм чи өөрөө ярьчих. За. Энэ ямар нуур вэ? Завхан нэдэг хар нуур гэдэг нэртэй. Тэгээд хар нуур болохоор ямар онцлогтой вэ гэхээр гоё элстэй, хөл нүцгэн орж болно. Цэнгэг устай. Тийм цэнгэг устай. Ийм гоё элсэн манхантай тий. Харин тийм. Энд өөр нь хөл нүцгэн явж болно. Тэгээд ер нь бусад нураа бодвол жоохон хүүтөвдөр талтай. Тийм. Жоохон хүүтөвдөр талтай. Тэгсэн нэг хүүтэмж байсан шүү дээ. Дараагийнх нь хяргас нуур. Хамгийн дуртай нуур. Чиний хамгийн дуртай нуур. Хяргас нуур болохоор хэцүү хад дээр очиод орох юм бол хамгийн гоё газраас нь орж болно гэж би боддог байхгүй. Гоё үзэсгэлэнтэй. Тийм үзэсгэлэнтэй. Тэгээл одоо амар салхитай өдөр даахгүй ч гэсэн амар гоё ингээл усан давалгаан цохиулаад бид нар чи бас нилээ хийл айгу гоёсэн. Харин тийм ус нь жоохон содорхог. Тийм. За дараагийнх нь болохоор увс нуур байна. Увс нуур чинь аавын төрсөн газар. Миний төрсөн газар. Тийм. Айгуу гоё дулаахан тэгээд бас гүйхэн болохоор хүүхдүүдэд жоохон хүүхдүүдэд орох айгуу гоё тохиромжтой нуур байгаа. Найрлага нь юу вэ? Найрлага нь хоолны давс натрийн болохоор тийм. Тэгэхээр ер нь жоохон давсархай талтай гэсэн. Хүүе нартай ямар инээдтэй вэ? Энэ чи энэ би хоёлаа зэвэр явуулсан. За нэг 6-тай мөн харахад. За энэ ямар нуур вэ? Буур нуур. Ганцаараа нөгөө зүүн тишигээ явдаг одоо. Тийм нуур байгаа. Тийм дорнотод байдаг. Тэгэхээр эн чинь ер нь ус нь ойрд очоогүй. Гэхдээ ер нь миний санах нэр нэг цэнгэг тийм. Хисамиса бас олдож молдоод байдаг. Загас нь айгуу гоё амттай. Тийм нэг тийм гоё нуур байгаа. Бас жоохон байсан юм Эн шүү. чинь аваа юу чулуутай илүү эстэй ах тийм. Эсэрхэг. Ингээл хаа явж яхад нөгөө хөлд юу тэгэлдэг. Хисаа тэглээ. Тэгэхээр ер нь гуталтайгаа орсон дээр ах. Нөгөө ингээд хөлөө авчиж явах крокс ч юм уу юу ч юм уу нэг юм. Усныхаа гуталтай. Хүмүүс гуталтайгаа яваач. За ийм л 4 нуур бид нэр санал болгож байна. Өшөө олон нуур байгаа л дээ. Энэ 4 нь хамгийн гоё юм л гэж бодсон. Усанд ороход. Тийм. Хөвсгөл далаа бас байгаа шүү дээ. Гэхдээ усанд нь орж болдог. Ер нь усанд ороход хэцүү. Хүүтөвтөр. За баярлалаа.